намайг Болормоо гэдэг би Сэлэнг аймагт Бурхны баярт мэдээ төгөөдөг. Тэгээд Сэлэнг аймагт ажиллахаас өмнө булганд 2 жил ажиллаж байлаа. Тэгээд бас баярт мэдээ төгөөгчөр. Тэгээд нэг удаа манай сүм дээрх сайн үйл явдлаасан. Манай сүм чинхэн одоо ингээд сонирхогч гишүүн гэж байдаг те. Усан баталгаа хэлгээгүй. Дөнгөж иржсэн тийм гишүүн маань одоо ингээд сүмд ирээд ингээд цуглаанд явдаг байсан хэрнээ нэг удаа найз нартайгаа нийлээд ангийнхаа нэг хүүхдийн төрсөдөр тэмдэглэв. Тэгээд бид нэр итгэдэггүй хүмүүстэй нийлээд төрсөдөр тэмдэглэсэн болохоор айрх ууцгаас. Тэгээд тэр айрх уугаа тэр нийтлэгийн явдланд манай сүмийн 2 хүүхд оролцсон. Тэгээд нэг нь усан баталгаа хэлгэсэн, нэг нь усан баталгаа хэлгээгүй гэсэн те. Тэгээд бид нар хамтдаа айрх уугаад байж байгаа хүүхдийн байцаагчид баригдаад эцэг их хүүхдтэй хайж ирээ. Тэгээд тэгэн удаа тэнд хүүхдийн байцаагчид мэдэгдээд тэгээд бид нар бүгдээр цагдаа дээр очиод харигдсан. 10 жилийн хүүхдүүд дөнгөж 10 дугаар ангийн хүүхдүүд тэгээд ингээ арх дарсны зүйл хэрэгэлсэн байна гэл. Тэгээд тэд нар хаана юу хийдгүү яадгүү гэл бүгдийг ингээ шинжээл. Тэгээд хоёрын сүмд явдаг юм байна гэж мэдээд тэгээд бас бид нар дуудагдсан. Тэгээд дуудагдаад тэгээд тэр хүүхдүүдийг бүгдийг 5-аас 50 мянган төгрөгөөр торгоод 6 сургуулийн хүүхд оролцсон байсан учраас нийлээд тэр сургууль болгоны захирлыг 50 мянган төгрөгөөр торгоно гэд бидний бас үйл ажиллагааг хаана гэд. Тэгээд бид нар хамтдаа залбирсан. Бурханаас гуйсан. 7 хоног залбирсан. Тэгээд тэр асуудал маань цэгцрээд хүүхдүүд маань тэр цагдаагаас гараад хичээлдээ явцгаах болоод харин сургуульд торгуулсан 50 мянган төгрөгөөр бүх сургуулиудын захирлууд нь яагаад бол арх тамхины эсрэг тийм янз бүрийн сурталчилгаа явуулсангүй гэх тийм хүүхдүүдэд хэмжээсэнгүйгээд тэгээ хэсэг хугацааны дараа яг 7 хоногийн дараа сургуулийн захиргаатай бид нар уулзгаар болсон. Манай сүмд явдаг байсан хүүхдүүд тэнд оролцсон байсан учраас тэгээд очиод нөгөө захиралтайгаа уулзах юм бид нар залбирсан. Яг биднийг залбирлахын өмнөхөн талд нь захирал нь 10 дугаарынхаа бүх ангиудыг чагсаагаад тэр ангиудын нөгөө сурлагаар нь хүмүүжлэр нь тий бүх ингээд одоо байлаар нь чагсааж исэн байна л да. Аль нэг хамгийн идэвхтэй, аль нэг хамгийн коллектив сайтай анги байна. Аль анги нь хамгийн болж бүтэхгүй анги байна. Аль анги нь хичээлээрээ муу байна гэдэг бүх 10 дугаар ангиуд чагсаад тэгсэн чинь өнөө манай сүмийн хүүхд явдаг нөгөө анги нь хамгийн сайн болж алгарсан бүх талаараа. Тэгээд энэ анги яагаад одоо хичээл номоороо ч тэр сурлагаараач тэр яагаад ингэж шалгарч байгаа вэ? Яагаад хамгийн сайн байна? Яагаад коллектив хамгийн сайтай анги байна? Бивнийхээ л яагаад ийм их анхаарал тавьдаг анги юм болоо гэж судлаад үзсэн чинь тэр анги 35 сурагчтай тэрний 23 нь манай сүмд явдаг хүүхд. Тэгээд захирал маань хоорондоо тэр хичээлийн хэрэглэх захирал багш нар юу гэж ялцсан бэхээр энэ Есүсийн сүмд явах чинь тийм буруу зүйл биш юм байна. Яагаад гэхээр хүүхдүүдийн хүмүүжил хүртэл өөр болд юм байна гэж ярьсан. Тэгээд сүүлдээ ярилцаад одоо энэ Христийн сүмд энэ цуглаанд хүүхдүүдийг авах нь буруу биш юм байна. Түүнхээр хориглохгүй байсан дээр юм байна гэж ярилцсан. Яг л урд нь багш нар нь маш их хориглдог байсан. Тэгээд нэг бус удаа хүүхдүүд гэрчлээ ярьжсэн байхгүй. Багш нь цуглаанд явдаг хүүхдүүд байна уу гэв. Анги дээр нь орж ирээд манай 10-гийн анги хүүхдүүд тэгээд орж ирээд асуусан байна л да. Тэгэхээр нөгөөдөл чинь би явдаг гараа өргөцгөөсөн. Тэгээд цуглаанд явдаг хүүхдүүд нь бүгдээрээ гараад ир. Миний өрөөнд очиод. Тэгээд эрэгтэй эмэгтэйгээр нь чигсаж жаад эрэгтэйчүүдийг нь оруулж ирээд биед нь шалгалт хийсэн. Ямар нэгэн шарах сорг байна уу? Ямар нэгэн одоо ингээд биен дээр ингээд зүсээл, шивээс тавиал те ийм юм байна уу? Танаас өмнө тэгүүлдэггүй гэдэг. Тэгээ октодоос нь янз бүрийн юу зааж ин та нарын тэрийн сургалтын зөв юм уу, буруу юм уу? Та нар хайр тамхи хэрэглэдэггүй нэ тэрийг маш олон юм асуусан. Тэгээд тэгдэг байсан юм байна л да. Тэгээд харин эсрэгээр нь цуглаанд явдаг хүмүүс өнөхөр хүмүүжлэлтэй бөгөөд бүх тал дээр ер нь хичээд юм те хүний зан характер өөрчлөлт юм. Тэр хүмүүс хичээл амдаа анхаарал тавьдаг болт юм байна тийм мэдээд тэгээд багш нар айгүй дэмжсэн байсан байл бидний өмнөхөн талд нь. Тэгээд бид хоёр яваад орсон. Тэгээд орохдоо яажсэн бөхөр маш их айжсэн. Тэгээд бурханд даатчихсан. Яагаад гэвэл сургуулийн захиргаа 50 мянган төгрөг торгуулсан тийм. Тэгээд бид хоёр орсон. Ороод залбираал захирлын өдөөс харсан. Харин захирал бүр эсэргээр айгүй өөрөөр хүлээж авсан. Яагаад гэвэл энэ хүүхдүүд анх удаага хэрэглэсэн байна лээ. Тэгээд нэг их хэмжээгээр хэрэглээгүй юм байна лээ. Тэгээд бас энэ хүүхдүүдэд бас сайн ойлгуулж хэлэхгүй бол хэрв чи буруугаа буруутгах юм бол энэ хүүхдүүд одоо бас буруу сэтгэлгээтэй болчихноо. Тийм учраас бид нараас энэ хүүхдүүдэд ярилцсан. Харин тэгээд танаас хүн бол танаа цуглаан та нарын явуулж байгаа үйл ажиллагаа үнэхээр дэмжмээр үйл ажиллагаа юм байна лээ гэж ярилцсан. Тэгээд бид нар хамтдаа цогтой залуус группийг байгуулсан. 2 дугаар жилдээ шив тогтоосон. Тэгээд захиралтай ингээд багш нартай нь уулзж ярилцсан. Тэгээд дараа нь Австралиас манад баг ирсэн. Баярт мэдээ төгөг тэр багтай хамтарч сургуулиудаар форум тарааж хөтөлбөмжийн ажил дээрээс нь англи хэлний курс дээрээс нь цогтой залуучуудын цуглаан маш олон үйл ажиллагааг хамтарч ажиллаж байна. Одоо ч гэсэн бас тэр үүнтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд бурхан янз бүрийн аргаар дамжуулаад өөрхийн баярт мэдээ түгээдгээ. Тэгээд одоо тэр 10 жилийнхэн багш нар хүртэл бид нартай маш татан харьцаатай болсон.
Бүхий зовхон